За сайн байцгаана уу залуусаа бүгдэнд нь өглөө өдөр орой мэнд 6 дахь хичээл маань эхэлж байна. За энэ удаагийн хичээлээр бид адил төстэй бүтцэн адил харагддаг хэрнээ сигнал нараа өөр psychology буюу ардлын сэтгэл зүйн нараа өөрөөр үүсдэг хоёр талын талаар хичээл орох болно. За эхний лавл inverted hammer буюу эргэсэн алах. За хоёр дахь нь shooting star буюу харавсан од их хоёр талын бүтцийн талаар ярилцах болно. За хамгийн түрүүнд лааны бүтцийн талаар ярилцсан. Хоёрт нь лааны сэтгэл зүйн ямар байдаг зүүн юу гэдэг маркетинг санаа гаргаж байгаа үүсч байгаа сэтгэл зүй ямар хөө байдлаар чарт дээр үүсдэг тэр талаар ярилцах болно. За гуравт нь арилж харын талаар ярилцах болно. За хамгийн түрүүнд лааны бүтцийн талаар ярилцъя. За лааны бүтцийг ойлгоход гурван зүйлийг маш тодорхой мэддэг байх ёстой. За хамгийн дээд нь хамгийн анхнд энэ лам маань дээр маш урт зүг бий болгодог. Өөрийн их биеэс 2-оос 3 дахин урт зүг дээр үүсгдэг байх. За хоёрт ханшийн нээсэн болон ханшийн хаасан цэгүүд нь маш орхон байна гэдгсэн байна. Ханшийн нээсэн болон за өсөлт байна уу, уналт байна уу яг ялгаагүй. Ханшийн нээсэн болон хаасан цэг нь хоорондоо маш орхон байх хэрэгтэй. За их биеийн гурав дахь нь их биеийн жижигхэн байх хэрэгтэй ба доороо үл хэлэг жижиг зүйтэй байж болно гэдгсэн байна. За хамгийн ихнийх нь тийм ээ. Энд үүсч үе, дээрээ зүйтэй. Энэ дээр үүсч үе зүй маань маш урт байх хэрэгтэй. Хилий чиний урт байна, төдий чиний сайн гэсэн үг. Дээрээ одоо энэ их бие болон ханшийн нээлт болон хаалтын энэ цэгээсээ дор хаяж 2-оос 3 дахин урт байх хэрэгтэй. 2-оос 3 дахин. 2-оос 3 дахин урт биш байх юм бол энэ маань өөрөө logic hammer candle маань hammer болон shooting star candle маань одоо юу гэдгийг нарийн баталгаанууд нь бүрдэггүй гэсэн үг. Өнгө нь ямар ч ялгаа байхгүй ногоонжсэн, улаанжсэн ямар ч ялгаа байхгүй. Зөвхөн хамгийн гол онцлог зүйл нь дээр маш урт зүйтэй. За би нээсэн болон хаасан цэг нь ойрхон маш ойрхон байх хэрэгтэй. За тэгээд гурав дахь нь доороо үл хэлэг жижиг зүйтэй байж болно. Эсвэл зүүгөө шууд ханшийн одоо хаасан цэг болон ханшийн хамгийн доод нь хоёр шууд ойролцоо байх. Энэ гурван зүйлийг би даахаарч өгөх хэрэгтэй. За энэ гурван зүйл байх юм бол энэ лам маань өөрөө inverted hammer болон shooting star hammer муу юм байна гэж ойлгочих хэрэгтэй. За лааны бүтцийн хувьд яг ийм лааны бүтц нь гурван зүйлээс хамаарч байна тийм ээ. Энийг маш сайн тогтоож өгөх хэрэгтэй. За лааны ялгаа. Хоёр лаан юугаар ялгадаг юм бэ гэвэл лааны бүтцийн хувьд ялгаа байхгүй диж өсөлт болон одоо уналт бууралтын төгсгөл хэсэгт үүсч ялах болно гэдгсэн байна. Лааны бүтцийн хувьд ямар ч ялгаа байхгүй. Дээр урт зүйтэй ханшийн хаасан болон нээсэн цэгүүд ойрхон. За их биеийн жижиг байх хэрэгтэй. Энэ бүтцийн хувьд ямар ч ялгаа байхгүй диж лааны ялгаа ханшийн төгсгөл хэсэгт ханшийн өсөлтийн төгсгөлд гарч ийн үү, ханшийн уналтын төгсгөлд гарч ийн үү гэдгээр одоо ялгаатай байх нэ. За хамгийн түрүүнд эхлээд inverted hammer гэдэг нь ханшийн хаана үүсдэг, ямар хөө байдлыг илтгэдэг тэр талаар ярилцъя л да тийм ээ. За inverted hammer гэдэг маань энэ лам маань bullish байдлыг илтгэдэг. Bullish гэдэг маань өсөлтийн байдлыг илэрхийлнэ. Өсөлтийн байдлыг илэрхийлнэ. Ханшид одоо уналт явагдажсэн бол тийм ээ, уналт явагдажсэн уналтын төгсгөлд үүснэ гэсэн үг. Уналтын төгсгөл буюу support zone дээр энэ лам маань үүсгэхэд бид юу гэж бодох нь вэ? За ерөнхийдөө ханшид эргэлт орж ирэх гэж байгаа юм байна. Ханш эргээд буцаад өсөлтийн байдалд шилжиж байгаа юм байна. Зах зээлд баян худалдан авагчид одоо маш ихээр орж ирж байгаа юм байна гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд за би нэг жишээн дээр харуулъя тийм ээ. Одоо жишээ нь энд лам маань үүссэн байх шүү дээ. Энд одоо энэ бол маш урт зүйтэй үүссэн байх тийм ээ. Одоо энд inverted hammer үүссэн байна. За энэ inverted hammer үүсч байна гэдэг маань энэ лаг энэ чинь уналтын төгсгөл хэсэгт байгаа тийм ээ. Яг уналтын төгсгөл хэсэгт. Тэгээд энд dimension буюу эрэлт явагдаж байгаа бүс байна. Маш найдвартай бүс гэсэн үг. За энд
энэ лам маань үүсгэхэд яг зах зээл дээр яг ямар psychology явж ийн гэхлээр худалдан авагчид энд хүрээд тийм ээ. Энд хүрээд худалдан авагчид арилжаанаасаа худалдан авагчид арилжаанд орж эхэлж байна. За тэгээд энд одоо эндээс сэл хийсэн. Сэлэр буюу борлуулагчид арилжаагаа алидыг хаагаад гараад явж байна. Сэлрүүд маш бага үлдсэн байна. Энэ зах зээлд маш бага үлдсэн. Арилжаагаа хаагаад гараа явчихж байна. Маш бага үлдсэн байна. За тэгээд үлдсэн сэл арилжаачид энэ ханшиг одоо нээсэн цэг нь энд байлаа гэж бодоход ханшиг маш жоохон зан доошо явуулж чадсан. За баг ханшиг нээсэн бол хаасан цэг баг ялгаагүй шүү явуулж чадсан. За тэгээд доошо бүр олигтой савлуулж чадаагүй. Доод үнийг нь ч тогтоож чадаагүй. Ханшиг нээсэн ханшиг хаасан цэг бол ханшийн доод нь хоёр нь яг ичил төвшөнд байна гэхэлэр сэлрүүд хүч алдсан байна. Арайч үуж хамгийн сүүлийн хүчээ шахаж одоо юу гэдэг бүх бололцоо боломжийг ашиглаж энэ лаг арайч үуж уулайлгаж ингэж хааж чадлаа. За тэгээд сэлрүүд бол их хүчтэй байна. Ханшиг бол бүр дээшээ үндсэн хаалт бол нээлтийн түвшнөөс дээшээ бүр 4-5 дахин дээшээ өсгөж чадсан. Хэдий ч энэ маань буцаагаад татсан байна тийм ээ. Одоогор бол худалдан авагчид хүч одоо юу гэдэг муу байна. Хүч бага байна. Хүч багтай. Дараагийн удаа энэ лаг бол хангалттай өсгөнө гэсэн ийм бодлого өгч байна. Иймэрхүү psychology явдаг гэсэн үг гарталт нь. Тэгэхээр энэ лам маань уналтын төгсгөлд үүсч байгаа учраас энэ маань inverted hammer буюу эргэсэн алах гэдэг хяналт байна. Энэ маань supply zone дээр demand zone дээр үүсэх юм бол тийм ээ. Demand zone дээр үүсэх юм бол энэ хөдөлгөөн чинь дараагийн supply zone хүртэл ханшиг дээш өсгөж чаддаг байх нэ. Өмнөх хичээлүүдийг одоо сайн үзсэн бол тийм ээ. Энд юу үүссэн байна? Энд уналтын лааны төгсгөл юу үүссэн байна? Дараагийн лаан юу үүссэн байна? Энд юу үүссэн байна? Дараа нь энд юу үүссэн байна гэдгийг одоо гадралдаг болсон байхаа гэж найдаж байна. За уналт буюу нийлүүлэлт явагдаж дуусна хоёрт нь тийм ээ. Уналт буюу нийлүүлэлт явагдаж дуусны дараа энэ лав үүсэх нь ханш иргэн үүсэх тохиолж өгдөг гэдэг. За бидэнд маркет дээр энэ лав маань үүсгэхэд бид ямар тохиог хүлээж авах нь вэ? За нийлүүлэлтийн төгсгөлд уналтын төгсгөлд үүсчихвэл уналтын төгсгөлд яг шал хэсэгт үүсчихвэл за энэ лав үүсэх хэрэглэр за окей. Дараагийн хөдөлгөөн нь өсөлт явагдах юм байна. Дараагийн нэг сайкл хөдөлгөөн тэр чигээр өсөлт явагдах юм байна. Энэ арилжааг сэл арилжаач орхоо гарчлаа. Одоо зөвхөн баяр арилжаач дүүлцсэн. Цааш явах хүчийг нь баяр арилжаач авч явна гэсэн. Ийм тохиог бид хүлээж авдаг байх нэ. За тэгээд арилжих арга барил нь ерөнхийдөө машингийн тийм ээ. Ерөнхийдөө supply буюу нийлүүлэлтийн бүсийг бид сонгож өгөх ёстой. Нийлүүлэлтийн бүсийг сонгож өглөө. За хоёрт нь хамгийн олон шалгасан supply zone, demand zone. Эрэлтийн бүсийг demand zone буюу эрэлтийн бүсийг бид одоо тэмдэглээд өгөх ёстой. Хамгийн олон шалгагдсан. За өөр нэггээр хэлбэл тийм ээ. Support zone буюу ханшийн шал. За дээдлэл үүсч байна. Supply zone буюу ханшийн үнийн таац. Энэ дэр нэг зүйлийг хаана арилжаанд ороод хаана арилжаанаас гарах гэдгийг supply болон demand zone-оор хэмжээд авчиж болно. Demand zone-ээс арилжаанд орсон бол дараагийн тип явах түвшин маань supply zone хүртэл явчихна. Хэрвээ supply zone-ээс арилжаанд орсон бол энэ арилжаа маань demand zone хүртэл явах хэрэгтэй. Юусэн машингийн. За тэгээд дараагийн энэ дэр ажиллах зүйл маань supply болон demand zone-оор үүсч байгаа лаанууд. Одоо жишээ энд тийм ээ. Энд одоо хамгийн их уналтын төгсгөлд уналт явсан. За supply zone-оор хурж ирээд ханшийн ирч сарсан, ханшийн ирч сулраад хамгийн ихэнд үүсгэж байгаа маань Doji cancel шүү дээ. Doji cancel. Dragonfly Doji үүсээд Dragonfly Doji үүсгэд дараагийн хөдөлгөөн өсөлт явна гэдэг баталгааг бол зах зээл хүчлээ тийм ээ. Маркет хэлэхдээ энэ дараагийн хөдөлгөөн нь buy шүү анхаараарай. Баярлалчаад бэлтээрэй гэсэн мессежийг өгч байна. За үүний ардаас баталгаа болгоход уналтын төгсгөлд гардаг Inverted Hammer cancel үүсч байна. За ингээ хоёрын хоёр лагаар одоо хоёр лааны баталгаа. За тэгээд дээрээс нь энд
demand zone 3 баталгаа тийм ээ. Ингэж 3 баталгаа. За тэгээд дээрээс нь ханшийн уулт хөдөлгөөн нэлээд одоо юу гэдэг бүтэн өдрөшөнгө унцсан шахав нэлээд том хэмжээгээр явсан байна. Угаасаа дийлэх тохиолдолд ханшийн ууналт иймэрхүү хэмжээтэй энэ баг 4-500 пипсний уулдах иймэрхүү хэмжээтэй яваад өгөх юм бол ханшид заавал эргэлт хөдөлгөөн орж ирдэг. За тэгээд энийг баталгаа бол энэ. За тэгээд эргэлт хөдөлгөөн орж ирдэг гэдэг баталгаа маань бүрдээд за тэгээд эргэлт хөдөлгөөн явах цэг нь demand zone-д за тэгээд баталгаанууд нь лаанууд за тэгээд дэшээ дараагийн ярилж байна энэ. За иймэрхүү байдлаар бид машин генээр арилжаа хийж болох нэ. Хамгийн одоо юу гэдэг машингийн хийдэж маш хүчрхэг техник тийм байна. За хоёр дахь лаа маань shooting star буюу харуулж яваад. За энэ лаан зах зээл дээр тун удахгүй. Зах зээл тун удахгүй. Bearish байдлаар шилж гэж байна гэсэн тохиолдол өгдөг. За тэгэхээр юу гэх нь энэ хөдөлгөөн маань уналтыг илэрхийлж яадаг. Уналт явах гэж шүү. Гэт одоо сая өмнөх лаан бол одоо өсөлт явах гэж шүү гэсэн. Bullish сигналыг өгчээсэн бол энэ лаан маань өөрөө эсрэгээр нь bearish сигналыг өгч тийм ээ. Уналт явах гэж шүү. За уналт явах гэж шүү гэсэн сигналыг өгдөг лаан маань ханшийн өсөлтийн төгсөл хэсэгт дуусдаг. Эрэлт хөдөлгөөн дуусч худалдан авагчид ашиг хүртээд зах зээлийг орхиж явагддаг бас давхар. За sellers зах зээл нэмэгдэн орж цаашд ханш унах тохиол болж байна. Ерөнхийдөө 3 тохиол өгч байна тийм ээ. Эхнийх нь зах зээл тун удахгүй bearish байдал руу шилжих гэж байна гэсэн тохиол өгдөг. Хоёр дахь нь эрэлт хөдөлгөөн дуусч худалдан авагчид ашиг хүртээд зах зээлийг орхиж байна. За тэгээ 3 дахь нь seller зах зээл нэмэгдэн орж ирж цаашд ханш унах тохиол болж байна. Ерөнхийдөө anime psychology зөвхөн одоо энэ 3 зүйлийг илэрхийлдэг байх нэ. За тэгээд ханшийн өсөлтийн төгсөл хэсэгт үүсдэг. За бид chart дээр ажиллая тийм ээ. Энэ бол DJI дээр зурсан зураг. За энэ дээр бол supply zone үүссэн байна тийм ээ. Supply zone үүссэн доотлолт нь энд бол demand zone, support zone билгийг шалгасан. За тэгээд ханшийн одоо дунд хэсэгт юу болсон бэ гэхээр энд бол range хөдөлгөөн явсан, энэ support барьсан. За тэгээд энд бас нэлээд сайн support барьсан. Энэ support маань доошо эвдэрсэн. Break гээд эвдрээ явсан биш тийм ээ. За тэгээд энэ бол энгийн эвдэрсэн бол энэ бол pullback заавал орж ирдэг. Дийлэх тохиолдолд pullback орж ирдэг. Бүс шалгаад дахиад доош ингээ үргэлжлүүлэн ундаг. Pullback орж ирдэг. Тийм учраас pullback орж ирдэг. Тийм учраас бид одоо энэ хэсэг маань бидэнд одоо энэ хэсэгт support болж үжсэн бол одоо ханш доотлолт нь орж ирэхээр эргээд энэ маань resistance болж байгаа тийм ээ. Үнийн таас болж байгаа. Ханш эргээд энэ resistance-ийг шалгаад доош урах магадлалтай. Энэс юу гэдэг юм маш олон техникээр арилжаачид зөвхөн энийг л анзаарч анхаарч байдаг гэх юм уу? Тийм аа. За тэгээд энэ би болсон жижиг хэмжээний support ханшийн дээр ороод resistance маань энд эвдэрсэн. Энд эвдрэл үүсгээд маш ууштай марбузук хяндал тийм ээ. Марбузук хяндал үүсгээд огцом доош явуулсан. За тэгээд энэ хяндлууд маань үргэлжлэн уналт явсаар байгаад би нөгөө сая хэлсэн тийм ээ. Үргэлжилсэн уналт хизээч тэр чигээр үргэлжилдэггүй маа. Заавал эргээд нэг засвар хөдөлгөөн орж ирдэг гэдэг. Одоо энэ засвар хөдөлгөөн нь яг энд тавцж байгаа. Энийг маш сайн ажиглах юм бол энд явсан хөдөлгөөн тэр чигээр унахгүй эргэж заавал энэ support буюу resistance-ийг заавал шалгана. Resistance-ийг шалгах үед нь арилжаанд орж ашиг авах, ашиг хүртэх хэрэгтэй. Эндээс ашиг авах юм байна. Энэ хавьяас орох юм байна гэдгийг анханасаа сайн төлөвлөж хэрэгтэй. За тэгээд энд ханшийн уналт нэлээд дээрээс эхэлсэн тийм ээ. Үргэлжилсэн уналт буюу импульс хөдөлгөөнд хэлээд давалгаа. Үргэлжилсэн уналтыг хэлээд байгаа. За импульс хөдөлгөөнөөр энэ support маань эвдэгдсэн. Импульс хөдөлгөөн маань үргэлжлээд угаасаа удаан үргэлжлээд бол явахгүй. За тэгээд буцаад resistance шалгана. Resistance шалгахад юу болсон бэ энд? Энд
Shooting star candle үүссэн байна тийм ээ. Дэшээ resistance шалгахдаа зүгээр шалгаад маш гоё зүг ханшийн хүртэл савлаад буцаагаад доошо татцсан. Энэ ерөөсөн маш гоё тохоо. Доошо татаад өгсөн. За тэгээд энэ цагийн хаагаад хасныхаа дараагаар одоо энэ бол юу гэдэг ханшийн одоо өсөлт баг хэмжээний өсөлтийн дараа бий болж ш тийм ээ. Энэ бол ерөөсөн уналт эхлэлтэй лавж. За энэ үүний дараагаас ханш дараагийн цон хүртэл хангалттай сайхан уналт явах нэ гэж ойлгоод за эндээс сэл арилжаанд орох нэ. За би хэлсэн шүү дээ тийм ээ. Эндээс ханш тодорхой хэмжээгээр өсөөд тэрчтэй өсөд явдаг. Заавал тодорхой нэг бус дээр очиод заавал эргэлт хөдөлгөөн хийдэг. Эргэлт хөдөлгөөн буюу засвар хөдөлгөөн хийдэг. Засвар хөдөлгөөн хийгээд засвар хөдөлгөөн хийсний дараагаар ханш үргэлжлэн явдаг. Энэ бол маркетинг бүтэц. Иймэрхүү байдлаар энд хайцыг энд ловцыг за тэгээд энд higher love гэсэн байдлаар ингэж шаталж тийш өгсөж явдаг. За би энэ маркетинг бүтцийг би дараагийн хичээлээр орно. За shooting star candle талаар тодорхой хэмжээний мэдлэг авсан гэж найдаж байна. Ханшийн өсөлтийн төгсгөлд гарч ирдэг. Ханшийн өсөлтийн төгсгөлд гараад ханшийн өсөлтийн төгсгөлд үүсчих юм бол энэ хөдөлгөөн дараагийн хөдөлгөөн тодорхой хэмжээний уналтыг авчрах нэ гэж ойлгож байна. Ерөнхийдөө зах зээл дээр маш түгээмэл ажиглагдаг лавал ерөөсөө энэ л уналтыг ерөнхийдөө уналтыг илэрхийлдэг одоо хилдэг хамгийн гол л гэж авч үзэхэд ерөнхийдөө бол хол зураггүй. За тийм байна. За энэ удаагийн хичээл маань ингээд дуслаа. Энэ дээрээс анхаарах зүйл нь лааны ялгаануудыг маш сайн мэдчих ёстой. За тэгээд inverted timer бол тийм ээ. Лааны өнгө нь ямар байх нь чухал биш. Хоёр төрлийн улаанч ногоонч яг л адилхан хоёр лаг гарна. Хоёр лаг. Дээрээ урт зүү гол хэмжүүр нь дээрээ урт зүүтэй ханшийн болон нийсэн хаасан цэг нь ойрхон байх. Тэрнээс өнгө нь ямар байх нь огт хамаагүй. За мөн shooting star гэсэн үнэтэй адилхан өнгө нь ямар байх нь хамаагүй. Дээрээ урт зүүтэй байна уугүй юу? За ханшийн нийсэн болон хаасан цэг нь ойрхон байна уугүй юу гэдэг үнийг л анхаарч өгөх хэрэгтэй. За баяр та.